Сайн байцгаана уу үзэх өдрийн минь. За шууд цуврал руугаан орцгоё. Би бүжгийн үеэр түүний хөл дээр 12 дахь удаага гიშгсэний дараа бид тусын замаар явхаар шийдсэн. Гэхдээ ийм зүйл болно гэж үнэхээр бодоогүй. Аз болж үүдэн дээн хэдтэй таарлаа. Ноён нэд нэг цагийн өмнө явсан. Одоо бол хамгаалтын талбайг давж сүм рүү орчихсон байх. Би ч бас дотогш ороход бэлдэх хэрэгтэй. Ээлбүүдээс авсан эдгээр үрийг манай шингээгээд усанд хийвэл. Одоо ингээд хинч зүхтэж чадахгүй. Гэхдээ нэг л муу совин төрөөд байна шүү. Дотор яг юу болоод байна? Ярах хэрэгтэй. Түүнд миний нүд хэрэгтэй байж магадгүй. Хүрээд ирвүү. Удаан уулзсангүй. Чи яг юу хийгээд байна? Энийгээ тайлбарлаадах. Хараад ойлгохгүй байна уу? Дотор засал нь таалагдахгүй болохоор өөрчлөхөөр шийдлээ. Хитрхи том байна. Надад таалагддаг дулаахан мэдрэмж алга. Энэ муухай буудагч бас зайлуулна. Үүнийг ч гэсэн. Чи юу хийгээд байна? Би чиний төлөө хамгийн сайн тавилгыг сонгосон шүү дээ. Болооч. Энэ бүх юм ямар үнэтэй гэж бодож байна? Үнэтэй гинэ? Тэгвэл би бүгдийг нь хаглаад илүү сайн зүйлээр дүүргчихнэ. Цаг болчихлоо. Энэ бол өмнөд нутгийн хэв маягтай соовсны жор. Би үүнийг ээжийн талын өвөөгөөсөө сурсан юм. Энэ бол амталсан цэнхэр луугийн хавир. Ер нь бол сэлмээрч таслахад хэцүү хатуу мах. Гэхдээ рамидын хорыг ашиглаж уурган задарсан тул яг таарсан зөөлөн болсон. Одоо Ремилийн маана чулуугаар зөвхөн хорыг бүрэн арилгана. Хэрвээ тэлэкнээс ашиглавал шүүсийг нь хамт гаргачих нь. Тиймээс энэ бол төгс арга. Чадвараа ашиглахын өмнөхөн зогсоож хорыг шингэн болгоно. Дараа нь саванд хадгална. Ингэж анхааралтай бэлдсэний дараа мах бэлэн болно. Дараа нь луугийн амьсгалаар зөөлөн гал дээр удаан болгоод шарахад үнэхээр гайхалтай болно. Ямар гоё үнэр вэ? Хүлээ. Үгүй шүү. Би бараг хууртах шахлаа. Би чимээ сонсоод чамайг шалгахаар ирсэн. Гэхдээ санаас овох хэрэггүй бололтой. Чи миний өгсөн өрөөг сайн ашиглаж байна. Дуртайгаа хийдээ. Хоол хийж болно. Юм эвдэж болно. Гэхдээ нэг зүйл санаарай. Чи асуудал үүсгэх бүртээ ямар нэгэн зүйл аавна гэж бодож болохгүй. Одоо хүснээ хий. Энэ махны тос нь төгс байна. Луугийн мах ямар байна? Амттай байгаа бидтэй. Итгэл, найдварыг нь мэдэрч байна уу? Тэгвэл яагаад би та нарт итгэж чадахгүй байна? Яагаад гэж бодож байна? Та нар гэрлийн сэлмийг минийх гэж хэлсэн. Би түүнийг ашиглахын тулд өөрийгөө хүчтэй болгохыг хичээсэн. Гэтэл одоо ашиглаж болохгүй гэд байна. Энд чинь ямар гээчийн хуурам эхлэлт вэ? Чимээгүй бай. Би та нарын худалд итгэсэн нь миний буруу. Хэрвээ намайг ингэж хуурч чадна гэж бодож байвал би ч бас хүсснээ хийн. Өнөөдрөөс эхлээд төлөвлөгөөг өөрчилнө. Тулааны шоу дууссан. Одооноос эхлээд бурхад намайг энд идэж, хэвтэж байгааг л харах болно. Хэрвээ хэн нэг нь насанд хүрэгчдийн контент үзхийг хүсвэл 5 дахин их төлбөр авна гэж хэлээрэй. Ойлгомжтой юу? Одоо гар. Чи ямар даварцсан хүн бэ? Би ингэж доромжлуулахгүй. Тэр юу вэ? Ойлгохгүй байна. Бурхад яагаад чиний муухай хайшинд ингэж амархан бууж өгдөг юм бэ? Баяр хүргэе, Запир. Чи хүссэн зүйлээ авлаа. Эдгээр загтлууд бурхтаас ирсэн. Доктор нь тайлбар болон шагнал бий.
Хоёуланд нь чиний хүссэн зүйл байгаа. Гэхдээ чи зөвхөн нэгийг нь л нээж чадна. Нэгийг нь нэмэгц нөгөө нь алга болно. Аль захидлыг сонгох вэ? Гэрлийн бурхан уу? Тэнгэрийн бурхан уу? Алийг нь сонгох гэж байна? Тэр урд өмнө нь харж байгаагүй сонин тулааны чадвар ашигласан. Тэгээд урд дорны зүүдээр хор дүрхээд өөрийгөө хатгсан. Тэгмэгц чадварууд нь огцом сайжирчглаа. Түүнийг Запир гэдэг. Би өөр юу ч мэдэхгүй. Сүүлд ариун нэгний дайралтын багтай хамт байсан үед харсан. Мөнгөлөг үстэй нь Запир, улаан үстэй нь Нед. Тулааны хэв маягаас нь харахад эргэлзэх зөвлгүй тэд мөн бэ. Чи энэ чадварыг ганц 2 жилийн дотор олж аваагүй байх. 4 жилийн өмнө юу хийж байсан бэ? Дорны тулааны чадвар ашигладаг алуурчин байсан уу? Ямар ч байсан, чамааг ялсны дараа мэднэ. Тэр алгаад ашигт олгоноор утааг сарниулчихлаа. Ариун нэгэн зугтчихлаа. Ариун нэгнийг зугтаалгасан гэж үү? Тэр ч туслаагүй сонирн байна. Хоёулаа нийлсэн бол давуу талтай байх байсан. Зөв шийдвэр байна л уушаас. Тэр хүчтэй ч ийм өрсөлдөгчийн эсрэг түүний давталгооны хурд эдгээх чадвар хангалтгүй. Тулаанд оролцохгүй байх нь хамгийн зөв. Энэ хүн бодсноос минь илүү хүчтэй байна. Түүнийг дуусгахын тулд тэр чадварыг ашиглах хэрэгтэй. Гэхдээ ганцаарчилсан тулаанд идэвхжүүлэхэд хэцүү. Цаг хожих хэрэгтэй. Чи өшөө авах гэж байна уу? Дорны тулааныг мэддэг бүхнээс үү? Эсвэл Женрайнаас уу? 4 жилийн өмнө би тусгай сургалтад байсан. Хаашаа ч явах эрхгүй. Харин одоо хууртаж, хуучин шав болон ариун нэгний талд орсон. Хэрвээ бидний зорилго адил бол тулдахын оронд мэдээлэл солилцъё. Чи үнэхээр энэнд чинь итгэнэ гэж бодоо юу? Чиний хэлж байгаа зүйл үнэн гэж хэсэг хугацаанд бодсон ч гэсэн. Тэгвэл чи одоо Запир гэдэг хүнд хууртагдсан юм байна. Тэр хэнд ч санаад авдаггүй. Тийм болохоор л бүхнийг орхиж чадсан. Түүнд амлсан байр суурь, төрсөн цагаасаа хамт байсан бүлгэмийн гишүүдийг хүртэл. 4 жилийн өмнө Дорны дайчдын талд орж урсны улмаас Персефон нэртэй бүлгэм устж үгүй болсон. Түүнээс хойш би түүнийг дэлхийд даяар хайсан. Хор болон Дорны хүмүүсийн талаар ямар ч сураг сонссон бай. Олж очдөг байсан. Эцэст нь олж чадлаа. Би түүнийг зугтаалгахгүй. Анх бол цаг хожихыг хүссэн. Гэхдээ хэрэггүй бололтой. Чамайг барьж аваад дарчилгаж байгаад бүх мэдээллийг чинь хэлүүлнэ. Урагчийг шийтгэх нь миний сүүлчийн даалгавар. Юу болоод байна? Түүний гарт байгаа тэр сонин хүч амьсгалахад хэцүү болж байна. Толгоо эргээд байна. Тийм ээ. Өмнө нь ийм мэдрэмж авч байсан юм байна. Шоготчиг, оюун ухааныг ялзруулдаг тэр араатан шиг. Энэ яг тэдэн шиг айлгах чадвартай бололтой. Тэр бас далтлах чадвар ашигласан гэж үү? Зүүн гар хөдөлж чадахгүй байна. Би минь бүхэлдээ гацчихлаа. Яагаад? Миний бие тэр дуу хоолойд хариу өгсөн гэж үү?
Тэр эмэгтэй надтай адилхан гэж үү? Би үүнийг шидэж үзхийг үргэлж хүсдэг байсан. Үнэхээр сайн шийдэл байлаа эрхмээ. Ноён Нед, одоо түүнийг дуусга. Би таны ажилтлалыг хүртэх үнцэнтэй хүн мөн гэж үү? Ийм их хүндэтгэлийг яаж хүлээж авах юм бэ? Ноён Запер, танд бас ажилтлал өгөхийг хүссэн. Энэ бол намайг хамгаалсны шагнал. Итвчүүлэхийн тулд чи нөгөө хүнтэй 30 секунд тасралтгүй хүрэлцэж өөдөөсөө харах ёстой. Энэ хүч инх тайвныг бэлэгдэх боловч маш аюултай. 60 жилийн өмнө хүмүүс энэ хүчийг хайж ойд ирсэн. Гэвч хиндэн ч зөвшөөрөөгүй. Надад амлаач энэ хүчийг буруугаар ашиглахгүй гэдэгтэй. Хүн төрлөختний амьд үлдэхэд хэрэгтэй холбоотнуудыг л ятгахтай ашиглана гэж амлаач. Эльфийн хатны адислал нь нэг хүнийг оюун санаагаар нь захирах чадвар өгдөг. Нөлөөсөн хүн тулдах хүсэлгүй болж хэрэглэж буй хүнд бүрэн итгэл хүлээлгэх болно. Үлдсэн хэрэглээ 2 хүнээс 1 үлдлээ. Ингээд энэ зурвал маань дуснаа. Та бүхэн таалагдсан гэж найдаж байна. Тиймээс see ya.